За тэгэхээр манай дэс байгаль орчныг хамгаалах нэгэн төрлийн төслийн агуулгын санал гомдлын дагуу зайсангийн ард одоо барилгын ажил явуулж байгаа нэг компани хашаан дотор орж ирээд байгаа маа. Тэгэхээр яг одоо миний харж байгаа зогсож байгаа энэ газар бол одоо богдхан уулын дархан цаазд газар байгаа. Тэгэхээр дархан цаазд газар бол зөвхөн байгаль орчин аялал жуулчлалын сайдын одоо шийдвэрээр газрыг олгодог. За гэхдээ энэ одоо барилгын ажил явуулж байгаа компани хашаан дотор энэ гол урсж байгаа. Тэгээ гол болж өнөөдөр шилжчихсэн байдалтай та бүхэн харж байна. За тэгээд энэ дээр хойно байгаа нэг ажиллаж байгаа. Экскаваторууд газар урсж байгаа нүх одоо сэндэж байгаа ийм байдалтай байгаа юм байна. За гэхдээ тийм маш ховор төрлийн одоо эмийн ургамлууд байдгаа гэдгийг энэ одоо байгаль хамгаалалт хөөрөмс байгууллагын ярьж байгаа маа. БТТ компани инженертэй бид уулзаж тодруулгаараа авсан юм а. Тэдний ярьж байгаагаар хууль бус ажил биш 2007 онд газрын зөвшөөрлөө авсан гэлээ. Ганц үг сайд харин 2008 оноос хойш богд уулын болон зайсангийн хавцаа огт газар олгоогүй гэдгээ. Тэгэхээр 2008 оноос өмнө байгаль орчин аялал жуулчлалын сайд байсан Шилэг дамбын тусгай хамгаалалттай газар зөвшөөрөл олгосон нь ийхүү иргэдийн бүхэмдлийг төрүүлж байгаа нь энэ болж байна. БТТ компани инженерийн яриаг одоо та бүхэнд хүргье. Байгаа. Газрын зөвшөөрлөлтөйгөө наа чинь барилга эхлүүлэх бүх зөвшөөрлүүд нь гарцсан. Өөрийн эзэмшлүүгээр ажил үйлчлэлийн цогцлбор гарч байгаа. Өөр юм л байхгүй. Зөвшөөрлөө хэдэн онд авч ирсэн бэ? Энэ чинь бас сайдын зөвшөөрлөөр авдаг газар шүү дээ. 2007 онд авсан. Одоо 12 онд 5 жилийн хугацаанд гаргасан. 5 жилийн дотор ямар нэгэн зүйл барихгүй бол газрыг төтгөлж өгдөг. Манай бол 12 онд хугацаа дуусгасан. Тэгэхээр бол одоо манайх юу хайцсан. Тэрнээс энд үйл ажиллагаа явуулах эхэлчихсэн. Гол мод ширгээд байгаа. Гол урсж байгаа тэр бид нар голын ямар ч хинээр бид нар ухаж байгаа шүү. Өөрөө байгалахын угаар л энэ нарны гол энэ замаараас тасарсан байна шүү дээ. Ингээ хашаа бирч гарсан бодох юм шүү дээ. Энд дээр ерөөсөө ашаа бариад байхгүй. Тэр чинь ашаа чинь дээр байгаа шүү. Бид нар ашаа барьсан байхгүй. Манай ашаа наа чинь байна. Тэгэл ингээл Эмпексэгдэг компани энэ одоо манай газар одоо бидний эзэмшлийн газар гэж тэгдэм юм. Уг нь дархан цаасд газрыг ч одоо эзэмшүүлэхгүй биш одоо ашиглуулахаар уг нь 5 жилийн хугацаатай олгод юм билээ л дээ. Тэгээ бидний юм хүмийг нураалаа. Тэгээ бид нэр энэс одоо их үүсэл аваад энэ одоо ингээ хоосон ингээ байгаа энэ газруудыг одоо энэ доогуур байга болгосон шиг ийм болохгүй төлөө тэмцэе гэдэг ийм богдуулыг аврах уул иргэдийн холбоо гэх төрийн бас байгууллагаа байгуулад 5 сарын 20-оос байгуулад одоо үйл ажиллагаагаа явуулаад 2 сар гаруй хугацаа болж байна. Тэгээд одоо бид нар одоо энэ богдуулаа одоо эхнээс нь ахгуулаад ингээ баригдсан барилгуудыг биднэрт одоо нурах хүч байхчгүй байх, биднэр дийлэхчгүй байх. Одоо харин зөвөр бидний хамгийн гол зорилго бол энэ хоосон газар, энэ хоосон энэ онгоноороо үлдсэн энэ ургамалтай дархан цацтай энэ газараа энэ гол горхоо бид нэг онгон тагшнаар нь аваад үлдээх гэсэн хамгийн гол зорилготой ажиллаж байгаа төрийн бас байгууллага байна. Аялал жуулчлалын чиглэлээр ингээд зөвшөөрөл аваад дандаа энэ орон сууц баригдчихэдэг. Тэгж нэмж зөвшөөрөл олгохгүйгээр одоо энэ одоогдсон энэ хөндөгдөөгөө байгаа газрынхаа зөвшөөрлийг цуцалж өгөөч гэдэг үүднээс л бид нар одоо ийм байгууллага байгуулж байгаа одоо бас нэг ажиллаад явж байгаа. Тэгээд энэ чинь дархан цаастай Монгол улсын битгээл дэлхийд дархан цаастай уул орчин байдаг шүү дээ. Тэгээд одоо яагаад ингэ дархан цаазд уул ичгээд ингээд зөвшөөрөл олгоод орон сууц баригдаад ингээд эдгээр энэ ч одоо хязгаарлалтын бүсд ордог. Тэгээ одоо зөвшөөрөл нь олгогдоод ингээд орон сууц баригдчихэд ерөөс арга хэмжээ авагддаггүй. Одоо бид нар ер нь ингээд ийм хэл газар үлдсэн шүү дээ ерөөсөө. Холбооныхны ярьж байгаагаар онгон дагшин байгальд сүрүүлэх зөвшөөрлийг олгосон хүмүүст их ноо бий гэж байлаа. Нэгэнт сайдын зөвшөөрөөд газрыг нь олгосон байхад энэ компаниг нь ч буруутгах аргагүй маа. Өнөөдрийн байдлаар мэргэжлийн хяналтын ерхий газраас 119 барилгын компаниг газрын тухай хууль зөрчсөн зөвшөөрлийг нь туслах шаардлагатай гэж үзэж байгаа юм байна. Тэр компани дотор энэ БТТ компанич багтаж байгаа юм байна. Шууд болортой амьд таллаа.